Sejam todos muito bem-vindos a esta que é a quinta visita de Sua Santidade o Dalai Lama ao Brasil. Visita acalentada e esperada por muitos de nós. Sou Lia Diskin, cofundadora da Associação Palas Atenas, junto com o professor Basílio Paulo Wicks, e tenho a alegria e a honra de estar recibiendo a Sua Santidade em nome de todos os milhares que estão assistindo. É importante, não é certo, salientar que a trajetória junto a Sua Santidade de 4 visitas que nos precederam em 1992, durante a ECO no Rio de Janeiro, 1999, 2006, 2011, sempre tem deixado legado de esperança, de confiança e fundamentalmente За дээрхийн гигантэн танд энэ өдрийн мэнд хүргэе. Бразилийн Палас Атена байгууллагын нэрийн өмнөөс тантай уулзж байгаадаа талархал илэрхийлж хязгааргүй одоо баяр баясгалантай байгаагаа илэрхийлж байна. Та хэрвээ одоо энэ бодитоор энд заларч ирсэн бол үнэхээр сайхан байх байсан. Гэвч бид бүхэн өнөөдөр энэ удаад цахим сүлжээгээр дамжуулан уулзж байна. Таны одоо айлтгах байгаа энэхүү шинэ зуун дахь зүрх сэтгэлийн боловсролыг сэдвт энэхүү одоо айл дурыг үнэхээр талархан хүлээж байна. Дээрхийн гигантэн Далай Лама эртнээс нааш боловсролыг маш их чухалчилж ирсэн. Тэрээр 1959 онд дарамслаад цагаачлан ирсэн тэр цаг мөчид бол 25 настай байсан. Тухайн үеийн одоо тэр цаг үеэсээ эхлээд боловсролд анхаарал хандуулж ирсэн. Түүний хамгийн анхны шийдвэр нь бол төвдийн залуу хүүхдүүдийг сургуульд суралцуулж боловсролтой болгох, өөрсдийн одоо онцлогоо хадгалан авч үлдэх, биеийн өөрийн одоо хувийн чадвартай ирээдүйд итгэлтэй байх ийм одоо зорилготойгоор өөрсдийн сургуулийг байгуулсан. Энэ бүгдийг би 1984 онд дарамслаад суралцж байх үедээ одоо энэ бүгдийг өөрийн нүдээр харсан юм аа. За мэдлэг боловсрол гэдэг бол бидний дотоод сэтгэлийг одоо өөрчлөх, мөн одоо бодит нөхцөл байдлыг эргээр хүлээж авах олон талын чадвар суулгадаг. За тэгээд энэхүү одоо ийм зүйлүүдэд бол 1987 оноос эхлээд хүчтэй өөрчлөлт гарсан. Энэ нь бол дээрхийн гигантэн Далай Лама орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй хамтарч одоо энэ удаагийн хамтарсан одоо энэхүү уулзалтуудыг зохион байгуулж эхэлсэн. За тэгээ энэ нь бол орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд одоо хүчтэй нөлөө үзүүлсэн. За мөн одоо төвдийн бурхны шашны одоо лам хуургууд, сүм хийдүүдэд, дацан хийдүүдэд буддийн гүн ухаанд суралцж байгаа хүмүүсийн мэдлэг боловсролыг орчин үед таниулахын том ажил болсон. За мөн одоо дээрхийн гигантэн Далай Лама сүүлийн 30 жилийн хугацаанд 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн одоо байгаль экологийн тал дээр бол маш их анхаарал хандуулж ирсэн. За тэгээд мөн одоо үүнтэйгээ зэрэгцүүлэн одоо тэрээр маш олон зүйлүүдийг одоо тайлбарлаж ирсэн. Түүний нэг зүйл нь бол одоо юмс бүхэн бүгдээрээ харилцан уялдаа холбоотой юм а гэдэг энэхүү айл дөр бол маш чухал юм. За ингээд ирэхэд таны одоо өнөөдрийн айлтгах байгаа айл дур сургаал бид бүхэнд итгэл найдварыг төрүүлнэ гэж бодож байна. Мөн одоо энэ шинэ зуунд одоо байгаль дэлхий, нийгэм харилцаа, эдийн засаг мөн одоо бидэнд тулгарч байгаа олон бэрхшээлүүдийг даван туулахад итгэл найдвар өгнө гэж найдаж байна. Ainda disponibilidade para alentar en nós aquilo que o Senhor sempre diz. A natureza inerente dos humanos é o amor, a benevolência, a compaixão, o altruísmo.
Gratidão por nos lembrar constantemente esses princípios. Now, His Holiness, we would like to listen your words. Please. Thank you. Good morning, everybody. And with Tibetan word, Troshi Deli. I'm very happy having this opportunity to talk. Now, obviously, we human beings, our brain, I think the size of brain, I think elephant, some other animals' brain, I think much bigger. But we have this brain which produces intelligence. Now that's something very unique about humanity. Тэгэхээр хүмүүний тухайд бол энэ их өвөр мөц ийм онцлог чухал зүйл юм шүү дээ. Тиймээс Including Buddha, өнгөрсөн хэдэн зуун жилийн туршид Shakyamuni, хэдэн мянган жилийн many туршид teachers, Сакьямуни Будда scholars оролцуулан бусад among the эрдэмтэн мэрэгдийн happen. сургаал бол хүмүүний тухайд хэлсэн шүү дээ. Unique human brain intelligence. Учир нь бол хүн гэдэг чинь ухамсарт амьтан. Өөрөөр тарихаараа боддог, тунгаадаг ухамсарт амьтан шүү дээ. Энэ ухамсар хүмүүний тэр Intelligence оюун бэлэг, тэр чадах бол гайхамшигтай зүйл. Зөвхөн өөрийн оюуны чадахын тухайд combined with anger, hatred, бодоод ах юм бол тэр оюуны чадхаа уур уцаар, уур хилэн, үзэн ядалт, айдас төгшүүртэй байнга холбож тэр оюуны чадхаа үүнд зориулаад ах юм бол таны тэр оюуны чадах чинь эцсийн бүлэгт хөнөөх what чадахыг intelligence бий болгох must combine хор уршигтай юм. warm-heartedness. Тиймээс хүн өөрийн тархины оюуны чадхаа сэтгэлийн дулаан болон For your own even халуун дулаан health viewpoint. эрчимтэй хослуулах хэрэгтэй юм байгаа юм шүү. Not necessarily За хүний бие махбодын эрүүл мэндийн тухайд ч гэсэн тэр хүний оюуны чадах дан ганцаараа хүний эрүүл мэндийг төгс төгөлдөр байдлыг цогцлуулахгүй гэхээр үгүй юм байгаа юм шүү. then Энэрл нэгүсгсэн that intelligence also оюун becomes санаа, something сэтгэл нь тэр оюуны чадхтайгаа нэгдэж чадах юм бол илүү их бүтээлч үр дүнг бий болгох учиртай юм. Yes, Хоёрдугаарт нь this is really bring хүний тэр in халуун дулаан сэтгэлтэй very зэрэгцэн хосолж good чадах аваас хүний сэтгэлийн амар амгаланг цогцлуудаад улмаар сэтгэлийн амар амгалан бол хүний бие махбодын эрүүл байдлыг religious people say. тогтоодог Now учиртай some юм а. scientists Тийм учраас and энийг бол brain specialists they also шүтлэг бишрэлтэй хүмүүс зөвхөн одоо үүнийг тунхаглаад энэ үгээр үгүй юм а. Шинжлэх ухааны эрдэмтэн мэрэгдэж гисэн өнөө цагт хүний дан гац тархины чадах дотоод сэтгэлийн амар амгаланг цогцлуулж чаддаггүй юм а гэдгийг нотолцоход байгаа. Тиймээс and people сайхан сэтгэл үүнтэй заавал зэрэгцэн орчих warm-heartedness ёстой юм шүү. is something religious matter. Зарим хүмүүс No, сайхан it's сэтгэл, totally not. халуун бүлээн сэтгэлийг зөвхөн шашны асуудалтай холбож үздэг. Үгүй юм а. Their mother Энэ үгүй юм шүү. Бид бүгдээрээ really showing нийгмийн амьтад affection towards the children. бидний No биднийг condition of төрүүлсэн religious faith. ээж
бол ямар нэгэн шашин шүтлэгт уйдаж богдохгүйгээр өөрийнхөө үр төлд өөрийн бүхий л хайр сэтгэлээ зориулдаг шүү дээ. Үүнтэй нэгэн адил бид нар шашин шүтлэг болоод халуун бүлээн сайхан сэтгэл хоёрыг тусад нь авч үзэх шаардлагатай байна. Би түрүүн хэлсэндээ адгус амтэн хүртэл шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд хэлээд байгаа шүү дээ. Эдгээр individual animals' life depend on their group. бид чинь нийгмийн амьтад тийм ээ. Тэгэхээр нийгмийн амьтдын хувьд бол тэр бүхэл хажууд зэрэгцэн оршиж байгаа хүмүүсээс тэр нийгмийн гишүүдээс бидний аж амьдрал бүхэлдээ хамаарж байгаамаа. Энэ бидний шүтэн барилдлага бидний өөр хойрноос хамаарлыг тод томрон харуулж байгаа шүү дээ. Helping each other. For that, Бид бие биендээ intelligence alone тус болж явах учиртай. not sufficient. Үүний тухайд бид Warm-heartedness бие биентэйгээ very important. зэрэнцэн орших учиртай. Uh, Зөвхөн зэрэгцэн оршоо I зогсохгүй always бие биендээ халуун бүлээн сэтгэлийн эрчмээ мэдрүүлж явах нь маш чухал юм байна. now we I think last few thousand years and especially now Сүүлийн these days, хэдэн мянган жилийн anger, туршид мөн self-centered өнөө цагийн хувьд ч гэсэн нэг ялангуяа really create уур хилэн a lot of амин хувиа хичээсэн хандлага гих зэрэг нь бол энэ гариг ертөнцийн баггүй хор уршиг тарилаа шүү дээ. we can easily see several centuries among humanity killing, Бид хэдэн зууны туршид so-called хүмүүн war. бид нэр бие бинийгаа хөнөөлөө Within дайн my дачин үүсгэлээ. my own lifetime, Би өөрийн энэ наснда when I was very young, the Second World War. Then before балчир that, наснаас First ахуулаад World War, дэлхийн 2 дугаар дайн Third World. нэг үзлээ. the- Үүний there is өмнө always дэлхийн debate. 1-р дайн гарч People ирсэн. talk Third World War. So this Хүмүүсээс дэлхийн 3 дугаар дайны тухай айдас хүч тарж исэн шүү дээ. intelligence, but intelligence Тэгэхээр эдгээр бүх үйлдэл чинь тэр хүмүүний with warm-heartedness. оюуны чадхаас үүдэлтэй байсан хэдийвч яагаад ийм хор уршигтай байсан бэ гэхлээр тэр хүний бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр жигүрлээгүй байсан учраас ийм хор уршигтай байсан юм аа. Одоо цагт бол бид онцгой хүчин чармайлт гаргаж бид бусдынхаа төлөө гэсэн халуун бүлээн сэтгэлээ religion ямагт нэгдүгээр тавьж явах учиртай маа. Энэ бол шашны сүсэг бишрэлийн тухайн асуудал биш. Шашин шүтлэг гэдэг бол хувь хүний асуудал юм байгаа юм шүү. Сонголтын асуудал. as we are social animals. Гэхдээ сайхан сэтгэл, халуун дулаан сэтгэл гэдэг бол маш чухал. Нийгмийн амьтны хувьд биднэрт тэр халуун дулаан сэтгэл чинь бидэнд нэн чухал шаардлагатай байгаад байгаа юм Now шүү. these days, we also everybody you see consider importance of education. Өнөө цагт бид нар боловсролыг их чухалчилдаг болжээ. We should include education about Гэтэл warm-heartedness. боловсролын тогтолцоонд бид нар тэр сайхан сэтгэлийн тухай боловсрлоо заавал чухалчлах ёстой. Энэ бол шашны тухай асуудал биш юм шүү. Бид өөрсдийн Peaceful эрүүл мэнд, and амар амгалан world. гэр бүл, амар амгалан нийгэм болоод амар амгалан гариг ертөнцийн тухайд бол бид нар тэр сайхан сэтгэлийг одуулах нь нэг чухал юм байгаамаа. Тэгэхээр миний хувьд нэг үүрэг байдаг юм аа. Тэр үүрэг нь юунд тухай вэ гэхлээр энэ хорвоо ертөнцид аж төрж байгаа 7 тэрбум хүн бүгдээрээ инх тайвнаар зэрэгцэн оршиж хамтран амьдрах учиртай. Энэ бол үүнийг би хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Өөр хоорондоо тэрсэлдэж
өөр бие биенийгээ хөнөөх зэр зэвсэг үйлдвэрлэн гэдэг бол feel байж болшгүй зүйл юм байгаа. mind, here one big gun, Бусдыгаа never touch. энэрч нэгүсж байгаа хин нэгэнд томоохон галт зэвсэг бариулах юм бол тэр хүн тэр галт зэвсэгт хуруугаач хүрэхгүй дээ. A gun. Oh, play. Надад жоохон байхад тоглоом бүү байлаа л да. Play. Би тэр буугаараа тоглодог байлаа. Bird who really attack on smaller bird. Such case, За тэгээд I use that. жижиг шов том шувуун жижиг шууга хөнөөх гээд байх юм бол би тэр тоглоомон одоо үрлээр бууддаг бууга ашигладаг байлаа л да. Тэр том шувууг үргэх үүднээс яг бодит галт зэвсгийг бол би хизээч ашиглаж үзээгүй. Totally wrong. Гэтэл өнөөдөр зэр зэвсэгт бид хичнээн их зардал, хичнээн хөрөнгө тарамдуулсан бэ. Spend Огт a lot of money утгагүй зүйлд бид нэр хөрөнгө тарамдуулжээ. for defense. Улс гүрэн болгон Defense. батлан хамгаалах зорилгоор These цэрэг айрмаа зэвсэглэх зорилгоор маш их зардал гаргаж байна шүү дээ. should be outdated. Миний бодлоор энэ бодол, энэ хандлага Genuine өнгөрсөндөө орхих ёстой. Энэ хандлага үеэ өнгөрөөсөн юм аа. weapon. Тэгэхээр энэ зуунд бид нар бол тэр зэр зэвсгийг бүр мөсөн таягдан хаях учиртай. Fear. Because of anger, Яагаад зэр зэвсэг байгаад энэ үг гэхлээр self-centered, айдас, хүйдэс, then уур уцаар амин хувийг хичээсэн үзэл байгаа учраас тэр зэр зэвсэг байгаад байна гэсэн үг юм байна. community, Амар амгалан human сэтгэл family, сэтгэлээр then no бусад хүмүүсээ анхан дүүс гэж үзээд нэг гэр бүлийн гишүүд гэж харах юм бол тэр зэр зэвсгийн хэрэг ач холбогдол огтхон ч үгүй болно. we should include Тиймээс боловсролын тогтолцоонд боловсролын хөтөлбөр агуулганд бид энэ хүмүүжлийг олгох subject. ёстой юм байна шүү. We should include Хүүхдүүдтэй бага балчир наснаас нь be боловсрол сургуулиар нь дамжуулаад also тэдгээр хүүхдүүдэн эдгээрийг яаж less fear. илүү хүний төлөө альва зүйлээс айж имээдгүй You know, Бусдынхаа I төлөө гэсэн сэтгэлдээ тийм хүн болгож хүмүүжүүлэхэд илүү анхаарах зүйтэй юм байна. showing little bit Би намайг баг байхад хэрв миний багш надад then заримдаа бас амаргүй уцаартай царай гар хандах юм бол би бас их тухгүй байдаг байснаа санддаг юм аа. Гэтэл багш маань надад инээмсэглээд ийдэг байдлаар хандах юм бол so we smile. хандаад зарим нэгэн санал надад хэлж дэвшүүлэхэд бол яг тэр хандлага бол миний сэтгэлийн гүнд Teacher showing little bit нэвтэрч ордог байсан юм шүү. Миний сэтгэлд их тааламжтай байдаг байсан. what's it? Oh, Stern. stern. No. Oh, and then while teacher there, behave well. When no longer teacher, Ah. play like that. Гэтэл маш их тийм ширүүн харцтай багшийн хажууд байгаа хүүхдүүд бол яг хуу багшийнхаа үгэнд орж байгаа номхон дүр эсгэвчиг багш анги танхимаас гармагцаг бид нэр Like my own sort of experience. шууд өөрсдөө эрх чөлөөтэй мэдэрдэг байсан. Teacher Энд бол бас захиргааталтын нэг influence in children. уур амьсгал байгаад байгаа биз. So now Тэгэхээр яг багшийн хандлага teacher, хүүхдийн сэтгэлд бол маш их нөлөөлдөг юм а гэдгийг би өөрөөрөө мэдэрсэн юм а. not only Яг үүнтэй адил өнөөдөр the ерөнхий боловсролын сургуулиудад also show зааж байгаа багш нар маань сургууль хүмүүлэгчид маань зөвхөн тухайн сэдвээ хичээлээ заагаа зогсохгүй тэр хүүхдүүдтэй сайхан амар амгалан халуун бүлээн сэтгэлийн үлгэр дуурайл болох учиртай юм шүү дээ. with me. Үүнтэй
бас миний энэ байр суурьтай өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд бол санал нэгддэг юм шүү. Өнөөдөр бие махбодын эрүүл мэндэд итгэхийн тулд сэтгэлийн амар амгалан энэ чухалчлах зүйтэй гэдэгтээ санал нэгддэг юм аа. Тиймээс боловсролын тогтолцоо сургалтандаа бид нэр сайхан сэтгэлийн тухай боловсролыг заавал оруулж заах ёстой. Энэ бол хүний бие махбодын эрүүл мэнд энэ амар амгалан нийгэм амар амгалан улс хурлыг цогцлуулахын тулд бол тэр сэтгэлийн амар амгалангийн тухай хичээл боловсролыг бол заавал хүүхдүүдэд суулгаж өгөх ёстой юм байгаамаа. Without a connection with religious belief, simply Үүнийг шашинтай огтхонч холбоод хэрэггүй. try to mention healthy body Эрүүл биеийн as a healthy body combined with эрүүл бие face. махбодыг Very good. сайхан халуун бүлээн Then инээд everybody, инээмсгэл ээлдэг харцтай хослуулах my own experience, I хослуулах хаваас энэ бол агуу хүч байт юм шүү. Би өөрийнхөө туршлагаас та бүхэндээ хаваалцгаад би sentient being инэрл нэгүслийг байнга дадуулдаг хүн л дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ хорвоо ертөнцийн дээр аж төрж байгаа 7 тэрбум хүн бүгдээрээ нэг ам бүлийн гишүүд нэг бүл юма гэдэг яг тэр бодлыг бол өөртөө одуулж тэр инэрл нэгүслийг дадуулдаг юм байгаамаа. Энэ бол миний баттай итгэл юм. Тиймээс би хаашаач очисон хинтээч учирсан байн ээлдэг харцаар инээмсэглэж хүмүүстэй учирдаг юм аа. Европын твдч бай, Африк твдч бай, Латин Америкт ч бай. Бид бүгдээрээ л бие биенээсээ ялгаагүй хүмүүс шүү дээ. Арьс өнгөний ялгаатай, улс төрийн нийгмийн тогтолцоо нь өөрч гэсэн энэ бол хоёр дахь ач холбогдолтой. Анх дахь чинь юу вэ гэхлээр бид бүхэн бие биенээсээ ялгаагүй бид бүгд адилхан юм аа. we should Дахиад боловсролын тухайд хэлэхэд include one subject Бид about wholeheartedness. нэг хичээлийг заавал зайлшгүй хөтөлбөртөө оруулах ёстой. For health, Шашнаас ангид for peaceful family, халуун бүлээн сэтгэл peaceful society. бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлийн хичээлийг заавал заах ёстой юм байна. Амар амгалан гариг ертөнц амар амгалан хүн ард улс үндэстний тусын тулд бол бид нэр боловсролтой энэ хүний сайхан сэтгэлийн тухай хичээл мэдлэгийг хүүхдүүдэд заавал суулгаж өгөх шаардлагатай юм шүү. Би өөрийн хамгийн гол бат итгэдэг зүйлтэйгээ та бүхэнтэй хуваалцлаа. Энэ бол зөвхөн итгэл байгаа зогсохгүй. Яг өөрийн туршлагаасаа би хуваалцахад бол энэ бол нотлогдоод байна. Би өөртөө амар амгалан сэтгэлийг тогтоож чадсан хойно л би тэр бие махбодоо эрүүл саруул байгааг байнга мэдэрдэг хүн шүү дээ. Ийм л байна. Дэрхийн гэгэнтэй танд баярлалаа. Дэрхийн гэгэнтэй намайг Элиза Консаса гэдэг би neuroscience болоод авирын талаарх судалгаа хийдэг хүн байгаа. Сан Пауло Альберт Хайнсийн хүрээлэнд би судлаач хийдэг. За мөн Mind and Life хүрээлэнгийн бас судлаач байгаа. Мөн түнчлэн Бразил дэх төвдийн төлөөх нийгэмлэгийн гишүүн байгаамаа. Тэгээд за мөн түнчлэн Johnny Bailey-гийн хүрээлэнтэй хамтраад сэтгэлийн амар амгалан цогцлуулах сэтгэл хөдлөлийг жолоодох чиглэлээр судалгаа хийдэг юм. За мөн Alan Wallace-ийн 2000 онд явуулсан Mind and Life-ийн бас хэлэг зөвлөгт олсон. Мөн түнчлэн Америкийн их сургуультай энэрл нэгүсний хөтөлбөрийн бас хамтран бас түгээдэг ийм хүн байгаамаа. За асуултаа тавья дэрхийн гэгэнтэй. За neuroscience-ийн судлаачдын хувьд бол боловсролын салбартаа яаж хувь нэмэр оруулж улмаар энэрл нэгүсэл болоод бусдын төлөөх сэтгэлийг дэлгэрүүлэн түгээхэд ямар үүрэг роль гүйцэтгэх ёстой вэ? Wangza. I think
consciousness mainly connected with За тэр ухамсар гэдэг now маань бидний мэдрэхүйн одоо the compassion эрхтнүүдтэй бол is this маш их холбоотой гэж үздэг. we call sixth mind. Сайхан сэтгэл бол 6 дахь мэдрэхүйтэй шууд холбоотой гэж бид үздэг. Superior 6 дахь мэдрэхүй бол яамагт тэргүүлэгч байдаг. the sensory 6 дахь мэдрэхүй бол бид нар бол альва нэгэн мэдрэхүйн бусад эрхтнийг одоо урьдтардан жолоодох тийм үүрэгтэй гэж бид нар боддог. Тиймээс тэр 6 дахь мэдрэхүй бол the маш их чухал үүрэгтэй юм аа. Жишээ дурдъя. about peace of mind. Сэтгэлийн амар амгаланг одуулахад But бол яг мэдрэхүйн төвшөнд биш main mind 6 дахь мэдрэхүйн төвшөнд бол гол одоо ухамсарын төвшөнд бол бид нэр үүнийг одуулах учиртай юм байгаамаа. now mainly in education field we should include Нэг ялангуяа боловсролын талбарт бид about wholeheartedness, энэ чиглэлээр хичээл заах хэрэгтэй. Хүүхдүүдэд боловсрол олгох ёстой. happy mind. Амар амгалан сэтгэл нь эрүүл бие махбодыг цогцлуулах учиртай гэдгийг бол хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Улмаар амар амгалан гариг ертөнц, дэлхийн ертөнцийг цогцлуулна гэдгийг бол бид нэр зааж сургах учиртай юм байгаамаа. Тиймээс энэ шашинтай огт холбоогүй. Энэ тэргуунд бол бид нэр сайхан сэтгэлдээ бол анхаарах зүйтэй юм байгаамаа. Тэр хингээгэнтэй Лиет хоёр дахь асуултыг тавина. Universal es un convite que su santidad siempre ven promoviendo y dirigiendo fundamentalmente para los jefes de Estado, empresarios, académicos y mismo para las lideranzas espirituales. Eu le pergunto, Sua Santidade, como nós, pessoas leigas, podemos engajar-nos nesse princípio de responsabilidade universal, uma vez que partilhamos todos este mesmo planeta, como acaba de nos dizer? Actually, genuine warm-heartedness Mainly towards our own Гигантын тавьсан асуулт бол энэ гариг ертөнцид хүн болгоны хүлээх үүргийн талаар та юу гэж боддог вэ? Тэгэхээр улс гүрний удирдагч эрдэмтэд мэргэд болоод одоо шашны тэргүүнүүдийн хувьд бол яаж бүгдээрээ бол нийтийн хариуцлагын тухай ярьдаг шүү дээ. Гэтэл бол жирийн иргэд энийг хэрхэн ойлгох зүйтэй вэ гэсэн асуулт тавилаа. За тэгэхээр өнөөдөр улс гүрний тэргүүнүүд, шашны тэргүүнүүд бол бид нэрхэн энэ 7 тэр бумын одоо нэг л гишүүн шүү дээ. Бид нар бүгдээрээ бол тэр тэргүүнүүд ч гэсэн энэ 7 тэр бум хүмүүсийг бүгдийг нэг цул, нэг бүл гэж үзэх зүйтэй юм байгаа. Шашин шүтлгийг үл харгалзаад ямар улс гүрэнд хамааралтай байна уу, ямар үзэл сурталтай байна уу гэдгээс нь үл хамааран бүгдд нь бид нэр сайхан сэтгэл, халуун бүлээн хандлагаар хандах зүйтэй юм байгаа. Ингэснээр бол сэтгэлийн амар амгалан зогслон бүрдэн. Ингэснээр бол эрүүл чирэг бие махбодтой байх юм а гэдгийг би түрүүнд хэлсэн тийм ээ. Бид энэ чиглэлээр ярьж оюутан сурагчдаа ярьж ойлгуулж зааж сурах зүйтэй байгаа юм шүү. Нэг ялангуяа тэр сэтгэлийн амар амгалангийн ач холбогдлыг байнга ойлгуулж явах хэрэгтэй. Сэтгэлийн амар амгалан гэдэг бол тэр халуун бүлээн бусдын төлөө хандлагын гол их сурвалж юм шүү дээ. Тиймээс энэ бол улс төрийн ямар ч учир шалтгаан юм уу эсвэл одоо бизнес юм уу шашин шүтлгийн одоо ямар нэгэн үзэл үнд бол огт хамаагүй юм байгаа.
Энийн чухал нь энэ 7 тэрбум хүн ам бол бидний ах дүүс муу юм аа. Тиймээс бид нэр бүгдээрэнтэй ив нэгдлэр инэрл нэгүслэр зэрэгцэн оршихын чухлаа гэдгийг л ойлгох ёстой. Баярлалаа Дэрхэнгээгэнтэй. Дараагийн асуултыг өнөөдөр хүчирхийлэл их газар авч байна. Нийгмийн одоо тэгш бус байдал газар авч байна. Мөн одоо улс төрийн одоо ялгуурлан үзэл маш их газар авч байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд ирээдүйд хүн бүхэн итгэлээ яаж алдрахгүй байх вэ Дэрхэнгээгэнтэй? Firstly, Би үүнийг боломжтой гэж үздэг. Юуны өмнө социализм, ардчлал, king and queen and dictator мөн одоо хаант засгийн үед, мөн дарангуулагч засаглалын үед бол бид нэр ардчлалын тухай бодохч ирэхгүй байлаа шүү дээ. Социализмын тухайд ч гэсэн ардчлалын тухай ойлголт огтгүй байлаа. Гэтэл өнөөдөр хүн төрлөختөн more wider perspective then this is socialism. илүү их асуудлыг өргөн цар хүрээгээр нь хардаг боллоо. Now develop. So Ардчлал илүү их газар авч хөгжиж very much connected with sense of responsibility for the community. тэлж байна шүү дээ. Тийм учраас бид нар бусдынхаа төлөө, нийгмийнхаа төлөө гисэн үүрэг хариуцлага улам бүр ухамсарлах шаардлага гарч ирж байгаа маа. Үүнтэй холбогдуулаад улс төрийн тухайд бол want democratic society. улс төрийн тогтолцооны хувьд ардчилсан нийгмийг цогцлуулахаар зорж байгаа бол Now we should инх тайвнаар оршиж байгаа нийгмийг цогцлуулахыг зорж байгаа бол энэ тэргуунд бид боловсролдоо хамгийн гол анхаарлаа чиглүүлэх шаардлагатай. Сэтгэлийн амар амгаланг чухалчлах хэрэгтэй юм байгаа юм шүү дээ. Энэ бол ямар нэгэн шашин шүтлгийн нэрийн доор хийгдэх ажил биш юм байгаамаа. Бид нар бүгд хүмүүний хувьд бол үүнд л нэг чухал анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Баярлалаа Дэрхэнгээгэнтэй. Лиэд дөрөвт асуултаа тавих уу? Sua santidade fortalecer o sentimento de pertença a Mai Terra. Mai Terra Бид simplesmente un байгаль ихтэйгээ хүн холбоотой болоод una parte da humanidad ногоон санаачлаг болоод бизнесүүдийг ногоон absolutamente sin día. чиг хандлагатай болгох чиглэлээр бид нар яаж нөлөөлж чадах вэ Дэрхэнгээгэнтэй? ¿Cómo podemos proteger o medio ambiente y de algún modo implementar acciones ya nas escolas, no campo de educación, para que ese sentimiento se consolide? naturally this world belongs to humanity. Зөв нь бол энэ дэлхийн ертөнцийг World хүн төрлөختөн бид нар өөрсдөө жолоод чинь шүү дээ. Гэтэл энэ гариг ертөнц бол бидний орон гэр юм байгаа юм. Орон гэр юм аа. matter for our own future. Тэнцвэртэй экологтой байна гэдэг бол бидний ирээдүйн Global warming. сайн сайхны төлөөх асуудам шүү дээ. Эрдэмтэн мэргэд өнөөдөр уур амьсгал We should дэлхийн дулаарлын талаар бол маш их ярьж байгаа. major disaster. Some area Нэг ялангуяа байгалийн айхтар гай гамшиг дэлхийн зарим some area үнцэг булган бүртүүл хит их одоо чигшэлт хит их одоо хур тундас оруулаад байхад нөгөө газруудад нь бол хуурайшил болоод хитцэх ган гачхийг үүсгээд байна. Энэ нөхцөлд бид яах ёстой юм бэ? Бид нар байгаль орчныхаа тухай энэ тэргүнд бодолцох шаардлагатай болж байна. Танд энэ юу гэсэн үг вэ гэхээр гэр орныхаа тухай л бид нар гэр орныхаа сайн сайхны тухай бодож санаа зовж жатагаар нэгэн адил шүү дээ. brothers sisters. Тиймээс би түрүүн хэлсэн энэ 7 тэрбум хүн болвол энэ жижиг гариг ертөнцтэй энэ гэр орондоо хамтран амьдрах нэг гэр бүл юм шүү дээ. Ийм учраас бид нэр байгаль орчин экологийн талаар энэ тэргуунд бас санаа зовох нь зайлшгүй хэрэг юм аа.
Баярлалаа дэрхийн гигэнтэй сайхан бодууштай айлдвар айлдсан талархлаа илэрхийлээ. Маша placement микрофон шилжүүлээд тэрээр боловсролын салбарт одоо 50 жилийн туршид ажилласан хүн байгаа, ховын хэмжлийн болоод улсын сургуулиудад ажиллахдаа энэрэнгүй хүний төлөө гэсэн одоо боловсролын үйл явцыг өрнүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн юм аа. Маша асуултаа тавина уу? Sua Santidade, o Senhor sempre enfatizou a importância da educação para o coração na infância, né, dos pequenos. E a minha pergunta é: qual o modo mais eficaz de levar essa educação para as nossas casas e para as nossas escolas? Usually, people get the impression compassion is something matter of religion. Хүмүүс бол энэрл нэгүсэл гэдгийг байнга шашинтай холбох гэдэг тийм хандлагатай. Eventually, I think we should change. Compassion. Энэ хандлага, энэ ойлголтоо бид нэр өөрчлөх ёстой юм аа. Healthy body, healthy mind. Энэрл гэдэг бол бидний эрүүл саруул уурах тарих, эрүүл саруул бие махбод эрүүл саруул сэтгхүйтэй шууд холбоотой зүйл юм байна. Энэ бол деваачин юм уу? Эсвэл дараа төрөлтөд огтж холбоогүй юм байгаамаа. Нэрнэрл нэгүсэл гэдэг бол бидний өдөр тутмын бид нар сэтгэлийн амар амгалантай аз жаргалтай байх тэр төлөв байдлын маань л цогцлуулдаг зүйл юм байгаа юм шүү дээ. Шашин шүтлэгтэй огт холбоогүй юм байгаа. Тиймээс бид нар өөрийн халуун дулаан сэтгэлээ хүний хамгийн үнцэнтэй онцлог чанар гэдгийг бол сайтар ойлгох ёстой. Шашин шүтдэгч вэ, үгүйч вэ? Миний өөрийн тухайд гэвэл бол би урд өмнө they totally against religion. Зарим одоо хятадын коммунистуудаа учирч уудаж байгаа тэр хүмүүс шашнагт бүр мөсөн үгүйсгэжсэн боловч тэр хүмүүс ядуу зүдүү хүмүүсийн тухай ажиллаж нийгмийнхаа төлөө юм бүтээх тэнцэн эрмэлзэлтэй байсан юм аа. But nothing яг энэ хандлагт бол яг тэр шашинтай огт холбоогүй болохыг харуулж байгаа биз? Ямар нэгэн бүтээгч эзэн юм уу дараа насаа хойд настай огт холбоогүйгээр аз жаргалтай нийгэм эрх тэгш иргэд болоод нэг ялангуяа ядуу бүлгийн хүмүүстэй илүү их инэрлж нэгүсэн тийм нийгмийг цогцлуулахыг зорж исэн ийм хүмүүс байсан юм аа. Тиймээс би дахин давтаж хэлж байгаатай нэгэн адил хүний бусдын төлөөх сэтгэл, халуун бүлийн сэтгэл гэдэг бол бидний сэтгэлийн амар амгалан цогцлуулдаг цорын ганц үндэс суурь юм аа. Энэ бол шашинтай огт холбоогүй юм байна. Таны энэ сайхан бэлэг бэлгүүний сайхан айлдвар тань талархлаа илэрхийлж байна. Дэрхийн гигэнтэй Daniel Santos Emeranda асуултаа тавина. Тэрээр Сан Паулодос нийгмийн ажил явуулдаг нэг юм байгаа. Тэрээр дэлхийн одоо соёлын форумын одоо ерөнхийлөгчээр 2004 онд ажиллаж ирсэн. Мөн олон улсын соёлын байгууллагын одоо гишүүнээр ажилладаг хүн юм байгаамаа. Даниэл асуултаа тавина уу? Devo confessar que estou Дэрхийн гигэнтэй та өөрийн нэг ярилцлагатаа respeito e gratidão. Obrigado. Энэ цар тахлыг даван туулахад өөрийн одоо сэтгэлийг бол бас хаттай байлгах тухай ярьж исэн. Тэгэхээр тэр одоо сэтгэлээ
үүнд чиглүүлэх, сэтгэлийн хаалттай байх талаар та илүү тодотгож ярихгүй. Энэ ялангуяа энэ цар тахалтай холбогдуулаад хүмүүс бол сэтгэлийн бас тогтвортой байдлаа нэлээд халтаж байгаа. Нэг ялангуяа одоо сэтгэл хөдлөл хөөрлөө хэрхэн жолоодох зүйтэй юм бэ гэдэг талаар та айлдаж хайрлана уу? Баярлалаа. The Миний бодлоор physical element also you see very much related with mental emotion. за одоо бидний одоо бие махбодын төлөв байдал бол бидний сэтгэл хөдлөлөөс маш их хамааралтай байдаг. За жишээлх юм бол сэтгэлийн хувьд бол Easily сэтгэлийн төгшөөртэй uh, байгаа хүнд бол тэр өвчин их амархан нэвтэрж орж явах шиг байгаамаа. complete peace. Гэтэл таны одоо сэтгэл чинь And then бүрэн амар амгалангийн төлөв байдалтай байх юм бол also you see accordingly тэр more stable. бие махбодын бие махбод чинь илүү тогтвортой байдаг. Sometimes Тийм зөв тогтолтой байх шиг байдаг. anxiety. Заримдаа их одоо түгшээд байх юм бол сэтгэл тогтворгүй байх нь тэр бие махбодод маш их сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг юм байна. Тиймээс сэтгэлийн амар амгалан гэдэг бол маш их том хүч юм шүү. За мөн сэтгэлийн тэр халуун бүлээн хандлага бол хамгийн гол зэвсэг, хамгийн гол хүчин зүйл юм аа. Би өдөр тутмын өөрийн туршлагаас таанд бүхэндээ дахиж хуваалцахад сэтгэлийн тэр халуун бүлээн уур амьсгал хандлага So it really хандлага одуулаад тэр төлөв байдлаа тогтоож чадах юм бол надад маш их тус эрдмээ үзүүлдэг. Зөвхөн одоо дараа төрлийн тухайд ч биш. Яг энэ наснда би тэр амар амгаланг бол өөртөө мэдэрч байгаамаа. Амар амгаланг мэдэрсэн цагт бол миний бие махбод маш их эрүүл хүчтэй байх нь надад мэдрэгдээд идэг юм шүү. Ийм байна. Thank you very much, Your Holiness. Баярлалаа Ихэнгээгэнтэн. Is the next. Lourdes Alves is a Луц Алс дараагийн асуултад тавина. Тэрээр сэтгэл судлаач юм байгаа. Нийгмийн идэвхтэн болоод Палаза танд багшилдаг хүн юм байгаа. Please Lourdes асуултад тавина уу? Santidade, a minha pergunta Ихэнгээгэнтэн. como podemos alcançar Танд маш их баярлалаа. Миний асуулт бол энэ хүчирхийлэл ой гашуу энэ их хэцүү байдал давмгайсан энэ нийгэмд бид нар яаж дотоод сэтгэлийн амар амгалангаа хадгалж чадах вэ? Ихэнгээгэнтэн. about humanity Тийм ээ. Үнэн. through education. Таны үнэн. Бид хүн төрөлхтний тухай болол бид нар юу хийж чадах вэ гэхлээр боловсролын тогтолцоогоор дамжуулаад Compassionate word. бид нар амар амгалан инх тайванч инэрл нэгүүлсэнгүү дэлхийн ертөнцийг цогцлуулж чадах юм аа. Different country. Бид улс үндэсний хооронд үндэс угсаан хооронд ямар нэгэн ялгамжааны тийм гортыг татах учиргүй юм байгаамаа. Whole sort of system or atmosphere is something wrong. We have to emphasize. Тиймээс тийм ялгамжаа гаргаад даглах юм бол буруу өөр дагавар төрөх юм байгаа. Тиймээс үүний гол эрдэнэт нь юу вэ гэхлээр энэ гариг ертөнцид бид нэр зэрэгцэн орших учиртай бие биенээсээ ялгаагүй адил төстэй хүмүүн Violence. төрлөختөө юм шүү гэдгээл сайтар ойлгох ёстой. Ингэсэн нөхцөлд бол зэр зэвсэг хүчирхийлэл бол аз жаргалтай нийгмийг цогцлуулахад ямар ч тус нэмрээ үзүүлэхгүй хамгийн хэрэггүй зүйл гэдгийг л бид нэр ойлгох хэрэгтэй. Afghanistan or some Афганистаны нөхцөл байдлыг аваад үзье л та. Мөн Африкийн зарим нэгэн улс гүрнүүдэд юу болж байгааг бид нар харж байгаа тийм ээ. Хит их зэр зэвсгийг without inner peace. Too much. ашиглаад байна. because of the emphasis. Би биенийгаа хөнөөгд байна. Дотоод сэтгэлийн амар амгалан гэж байхгүй боллоо шүү дээ. Бид болоод тэд гэж өөр хоорондоо би биенийгаа ялварлан гадуурхаад байна. Бид чинь нэгэн бүлийн ахан дүүс юм шүү гэдгийг байнга умартаж байна шүү дээ. Change these. Аргагүй. Энд бол цаг хугацаа шаардлагатай байх. Үүнийг өөрчлөхөд бол цаг хугацаа шаардлагатай. Эцсийн бүлэгт өөрчлөгднө гэсэн бат итгэл байгаа. Баярлалаа Ихэнгээгэнтэн. Одоо Roberta Branch танд танилцуулъя. Roberta Branch бол countrywide.
He is болоод нийгмийн шудраг ёсны төлөө тэмцэгч байгаа. Тэрээр National Policy in the Judiciary Branch. Please, Leober. Фотон хууль эрх зүйн тогтолцоог илүү шудрах чиглэлээр өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг хүн юм байгаа. За Леоберт асуултаа тавина уу? Como pode haver essa Баярлалаа иргэн unidade entre 7 bilhões de seres com бид арьс өнгө соёл өв уламжлал болоод ёс ёс зүйн бас юм ялгаатай нийгэмд тэр 7 тэрбум хүн амыг яаж нэг ам бүлийн гишүүд гэж тооцох зүйтэй вэ? Just you alone. Much anxiety. And then one human being Та there. нэг газраас нөгөө газар руу We simply очихыг feel, there human being. зориод явж байхдаа сэтгэл төгшүүртэй явчлаа гэж бодъё. Гэтэл нэг хүн таны замд тааралдлаа. Тэгээд тэр хүн танд их сайхан инээмсэглэж тантай хандлаа л та. Тэр хүн танаас гэтэл тэр хүнийг харахад бол та тэр одоо элсэн сүлд ганцаараа явж байхдаа тэр хүнийг ямар улсаас гаралтай, тэр ямар шашин шүтлэгтэй, ямар арьсны өнгөтэй гэж хизээч тэрийг харгалцахгүй. Ашгүйдээ энэ хөнгүү элсэн сүлд би хүнтэй таарлаа. Тэр надтай адилхан хоёр нүдтэй нэг хамартай, надтай адилхан хүний төрөл төрсөн хүн байна шүү дээ. Тийм учраас би энэ хүнээс тусалцаа хайж эрэл хийлж болно доо гэсэн итгэл найдвар танд төрдөг шүү дээ, тийм ээ. Тэр хүнтэй уулзрахад элсэн сүлд хөнгүү газар яг үүнтэй адилхан Human being. энэ юг харуулад байна вэ гэхээр бид бусдаасаа ялгаагүй юм шүү. Бид бүгдээрээ өөр хоорондоо Divided or differences. ижил төстэй. Гэтэл бид нар өнөөдөр өөрийн буруу үзэлдээ баригдаад шашин шүтлэгийн ядгамжаадаг хит их уягдаад байдаг. Мөн одоо улс үндэстэн гарал, улс үндэсний гарал болоод өөрөөр одоо улс орны харьяалалда хит их баригдаад уягдаад байгаа шүү. Энэ бол болохгүй зүйл юм байгаамаа. Бид тэр бүх ялгамжаагаа бид нар умартаад бид нэг гэр бүлийн гишүүд юм шүү гэдгийг байнга санаж явах зүйтэй. Your Holiness. Баярлалаа дэрхингийнтэй. Rabbi Newton Bonder. Одоо Rabbi Newton Bond-ыг танилцуулъя. Rabbi Newton Bond бол Бразилийн одоо Please can you ask your question, Rabbi? Жүүгийн одоо шашны одоо нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг хүн юм байгаа. Дэрхингийнтэй өөрийн аз жаргалын эрлээ бусдын аз жаргалын төлөөх гэсэн сэтгэлтэй хослуулж болдог гэдгийг бол олон хүмүүс үүнд итгэдэггүй шүү дээ. Тэгэхээр тийм бусдын аз жаргал танаас хамаарна, таны аз жаргал бусдаас хамаарна гэдэг талаар та юу гэж хэлэхээр байна вэ? Дэрхингийнтэй. When think about humanity, no longer Бид хүн төрөлхтний тухай is my nation, my бодож community, байгаа бол my religion. миний улс үндэстэн, So миний үндэс угсаа, in миний order to get нутаг нуг, maximum миний benefit, нийгэм, once миний бүлэг гэж бодоод хэрэггүй юм аа. humanity, about Бид world, хүн төрөлхтнийг бүхлээр нь авч happy humanity, хүн төрөлхтний төлөө get аз жаргалтай амар амгалан гариг ертөнцийн тухай гисэн сэтгэл гаргах юм бол тэрний үр шим, тэрний тусам танд өөрт чинь my community. хэмжээшгүй ихээр ирдэг юм аа. Ancient way of thinking. Миний улс үндэстэн, миний улс орон, миний нийгэм нутаг нуг гэдэг ах юм бол тэрний тус эрдэм төдийлөн их биш юм аа. And another Хүн factor хүн төрөлхтний the хүн амын тоо нэмэгдээд ин шүү дээ. was the facility become limited. So therefore, Гэтэл бол энэ гариг ертөнцийн чинь нөөц болцоо багасаад хомсдоод байдаг. as a one, Тэгэхээр бидний гариг ертөнц нэг байна. Бидний эдлэх нөөц хомсдож байна. Тиймээс энэ хүн төрөлхтнийг бид нэг цул нэг бүлийн гишүүдээрээ бодхоос өөр арга байхгүй. when I was in Tibet, Би өөрийн then туршлагаасаа та бүхэнд think хуваалцахад about би Tibet. төвдөд
when I амьдарч баг болчор байхдаа би төвдийн тухай л боддог байлаа. За тэгээд in India, дөрвөөд энэтхэгт хүрэлцэн ирснийхаа дараагаар fortunately, as a guest of Indian government, энэтхэгийн засгийн газрын одоо зочноор аз болж хүрэлцэн ирсний дараагаар бол бид чинь өөр хоорондоо ялгаагүй юм байна шүү дээ гэсэн ойлголтод хүрсэн байгаа. Өөрөөр үндэс угсаа, өөрөөр шашин шүтлэг, өөрөөр арсны өнгөтэй хэдивч эдгээр хүчин зүйлүүд нь бол дандаа хоёр дахь ач холбогдолтой юм аа. Анх дахь нь бол бид нэр бүгдээрээ нэг бүлийн ахан дүүс юм байна шүү гэдгийг би ойлгосон юм байна. За тэр ойлголт нь бол надад өөрт бол хэмжээшгүй их тус эрдмээ өгсөн юм. democratic, Энэтхэг бол өнөөдөр эрх чөлөөт арчилсан орн. multi-religious community or country. Дэлхийн ертөнцийн So therefore, байдаг бүхий л шашин шүтлэг энэтхэгт инх тайвнаар зэрэгцсэн оршиж байна шүү дээ. Тийм учраас энэ орн чинь бидний бүгдийнх нь okay. одоо нэг гэр орн гэж бодохоос өөр So биднэрт ultimately, өөр бодол байхгүй шүү дээ. about well-being of human brothers, sisters, Тиймээс эцсийн бүлэгт бид нэр inner peace. бусад ахан дүүсийнхаа тухай гэсэн сэтгэлийг л Of байнга that's important. анхдагч болгоод тавьж явах юм бол бидний сэтгэлийн амар амгалан тэр аяараа цогцолдог юм аа. Thank you, Your Holiness. Энэ л You чухал have байдаг юм. 2 more questions. Баярлалаа Дэр Хингэгэнтэй. Бидэнд Please, Leah, хоёр өөр can you асуулт ask байна. the question? Лия асуултаа тавина уу? Impermanencia Шүтэн байрлалаг болоод мөнх бус гэдэг нь бол Бурхны шашны номлол сургаалын үндэс байдгаа Дэр Хингэгэнтэй. Тэгэхээр бид нэр өнөөдөр энэ нийгэм маань ингэж их хуваагдаж радикализм болоод бусад одоо бүлэгт хуваагдаж байгаа ийм нийгэмд бид нэр энэ Бурхны шашны энэ үндэс суурь болсон гол зарчмуудыг хэрхэн байнга санаж ажил хэрэг болгох нь зүйтэй вэ? Now, interdependency and impermanent Шүтэн барилгын тухайд мөнх булсын тухайд important part of Buddhist philosophy. энэ бол буддийн гүн ухааны хамгийн чухал суурь зарчмууд юм аа. Суурь ойлголтууд юм. Personal thing. So we are thinking, not talking about Бид one particular religious thinking, just humanity. бид зөвхөн нэг шашны We all хандлагын тухай ярьж байгаа юм биш шүү дээ. wholeheartedly. Энэ бол ерөөсөө хүмүүний And in fact, all амьдралын зүй тогтлын тухай ярьж байгаа маа. also you Бүх talk шашин about шүтлэг compassion. бүгдээрээ Uh, сайхан сэтгэлийн тухай, инэрл нэгүслийн тухай л so номлодог шүү дээ. Бусдыгаа уучлж, бусадтай инэрэнгүү хандахын тухайд номлодог учраас бол эдгээрийн үндэс суурь нь шашин бүх шашны үндэс суурь нь бол халуун бүлийн сэтгэл байдаг юм аа. Тиймээс шашин шүтдэгч бай, өгөөч бай. Бид бүгдээрээ ахан дүүсийн хувьд мөн нийгмийн амьтны тухайд хувьд бол биднэрт халуун дулаан бие биенийхээ төлөөх гэсэн сэтгэл энэ тэргуунд хэрэгтэй байдаг юм аа. Баярлалаа Дэр Хингэгэнтэй. Сүүлчийн асуултаа тавилъя. Одоо экологийн дороотол их газар авч байна. Өнөөдөр экологийн одоо нийгмийн гамшиг бол их үзэгдэж байгаа. Энэ бол одоо хойч ирээдүйд маань бол маш их нөр нөлөө үзүүлж байна. Тэгэхээр хойч ирээдүйдээ бид нэр энэ талаар айхгүй байх тэр айц хүзгүй сэтгэлийг яаж төрүүлэх вэ? Яаж хойч үедээ урам зориг харьлах вэ? Дэр Хингэгэнтэй. education. Юуны өмнө боловсролыг биеийн тэргүүнд тавьдаг. Environment. Something very important. Байгаль орчин, хүрээлэн буй орчин бол Some маш их чухал шүү дээ. global warming Нэг ялангуяа now there. дэлхийн So we уур амьсгалын дулаарлын тухай бол маш их сэтгэл түгших олон мэдээлэл цацагдж байгаа. Үүн дээр үндэслээд экологийн тэнцвэртэй байдал,
хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр бид нэр бүхий л хүчин чармаалтаа гаргах нь зүйтэй юм байгаа. at least Нэг зүйлийг дуртахад cover төвдөд India, бүх China, гол мөрнүүд нэг ялангуяа and Энэтэг, some other Хятад places. So болоод бусад ecology, Tibet улс гүрнүүдийн нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг бүх for billions гол of мөрнүүд human төвдөөс beings' life depends их авдаг юм аа. on these big Тиймээс бол rivers which ultimately төвдийн одоо cover экологийн тэнцвэртэй байдлыг хангах явдал бол энэ бүс нутгийн хүн ард түмний сайн сайхан экологийн тэнцвэртэй байдлыг хангахад бол нэн чухал амин чухал ач холбогдолтой юм байгаа. За Далай ламын хувьд бол би өөрийн улс төрийн үүрэг хариуцлага албаа бол аль хэзээний бусдад шилжүүлснийг та бүхэн мэдж байгаа бах. Гэтэл төвдийн экологийн тэнцвэртэй байдлыг хангаж төвдийн экологийн my lifetime. одоо хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал бол миний энэ тэргүүний үүрэг хариуцлага болж байгаа маа. Намайг баг болчоор байхад During winter, хасыг хүрээсэн тэр өндөр уул толгойд бол snow, өвлийн уйлралд цасан бүрхүүлтэй байсан бол өнөө цагт тэр цасан бүрхүүл нь vegetation, багассан байдаг юм аа. Хайлж багассан байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр you see, Tibetan энэ дэлхийн уур амьсгалын дулаалтай холбоотойгоор төвдийн экологи хүрээлэн буй орчин үлэмжих өөрчлөгдөж байгааг энэ бол тод том руу харуулж байгаа. Үүнээс үүдээд бид нэр хүрээлэн буй орчин экологийн тэнцвэртэй байдалд маш их анхаарлаа хандуулах зүйтэй юм байна. the Зарим тохиолдолд Tibetan and Mongol sort of border, би юу гэж боддог вэ гэхлээр big desert, төвд Монгол улсын хооронд big desert, маш их том and also элсэн compared цөлөөр country. тусгаарлагдсан байдаг шүү Now дээ. we already have Мөн technology. бусад орны So, and хэл хязгаарч гэсэн тэр элсэн цөлөөр одоо you see, хуваагдсан байдаг. seawater, Гэтэл plenty of seawater should utilize, өнөөдөр технологи хөгжчөөд энэ and these desert далайн should be тэнгисийн одоо cultivated. усны Greenland. нөөцийг Similarly, ашиглаад бид нар тэр элсэн цөлийг ногоон болгох ёстой юм болов уу гэж би боддог. Яг үүнтэй нэгэн адил and then now one good thing is төвдөд ч гэсэн бид нар тэр усны нөөцөө хүрээлэн буй орчноо ногоон болгоход зориулах шаардлагатай. these are Мөн нар салхины эрчим хүч гих зэрэг гайхамшигтай a combination of modern technology. орчин үеийн технологи тэр эрчим хүчний их үүсвэрийг бид нэр хүн төрөлхтний тусын тулд чиглүүлж, зориулж Peaceful sort of environment like that. амар амгалан хүрээлэн буй орчныг цогцлуулахад бол ашиглах нь зүйтэй гэж би боддог. Sua Santidade nos deixa una mensagem de esperança, mas igualmente nos deixa un convite y una convocación para a acción concreta, para a práctica. Visto que Дээрхэн гэгэнтэй. educar un corazón За Палас amoroso, Антанагийн нэрийн educarnos өмнөөс para болоод compaixão y o altruismo son Дээрхэн fruto гэгэн de танд un trabalho энэ хүү одоо dedicado, цахим хэлэлцүүлгийг árduo y бидэнтэй хийсэн persistente. явдал танд гүн талархлаа илэрхийлье. Gratidão За inmensa a sua santidade por confiar en nossa natureza innata de altruismo, хэдийгээр бид нар өнөөдөр bondade, таныг Бразилд урьж та хүрэлцэн ирэх боломжгүйч гэсэн бид нар бол танд энэхүү одоо цахим уулзалтанд маш их бэлэгшээж танд маш их талархлаа илэрхийлж байна. Та дээрхэн гэгэнтэй Thank you very much. дээрхэн гэгэнтэй танд урт удаан наслахыг хүсэн ирэж байгааг болгоон сойрхон уу. It's something that is Баярлалаа. our daily life. Баярлалаа. So you see, Энэ бидний ярилцсан хэлэлцсэн сэдэв бол бидний өдөр тутмын амьдралтай нэгт холбоотой юм байгаа юм шүү. Тиймээс бид нэр тэр бусдын төлөөх гэсэн халуун бүлээн сэтгэлийг одуулж дадуулахын тухайд өдөр тутам бодолцоорой. Бид нар бусдыгаа халуун бүлээн сэтгэлээр бидний ахан дүүс шүү гэсэн сэтгэлээр хандах хаваас
эцсийн бүлэгт энэ гариг ертөнц энэ хүмүүн төрлөختөн чинь амар амгалан инх амгалан миний улс үндэстэн миний нийгэм миний нутаг нуг гэж яриха болдох юм аа. Эцсийн бүлэгт бид нэр миний ахын дүүс бид бүгдээрээ нэг бүлийн гишүүд чи гэж ярьдаг болох юм байгаамаа. Баярлалаа тань та бүхэнд. Дээрхийн гиганттай та Бразилд та өмнө 4 удаа айлчилж исэн, морилж исэн тухай товчхон видеог та танд толилуулъя. Баярлалаа. 이게 돼. I would like to thank Pallas Athena Association. Pallas Athena-гийн нийгэмлэг талархлаа илэрхийлээ төв Бразилийн Brazil House жигмэтагчийн болоод The guests who asked questions as well as the болоод асуулт тавьсан оролцогчдор болоод дээрхийн гигантын офисын ажилтнууд Чатан Саподон Айзенберг Гилагми Савартавази Козаборвел Кабаяши Тони Банака болоод босоод техникийн ажилтнуудад гүн талархлаа илэрхийлээ. Жэнэ Моженжикали Фасабилид Португал хэлээс орчуулсан болоод энэ хүү арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархлаа илэрхийлээ. Дээрхийн гигантын энэ хизээлт мартагдашгүй сэтгэлд хоногших энэ сайхан айлдвараа та бидэнд өнөөдөр хайрлсанд танд маш их талархаж байна. Дээрхийн гигантын за Бразилийн хүмүүст хандаж та сайхан айлдвараа бидэндээ хайрлж үгээ хэлнэ үү? Subject is warm-heartedness. За өнөө цагт энэ өдрүүдэд миний хамгийн дуртай сэдэв бол халуун бүлээн сэтгэлийг одуулах тухай ярих болсон юм а. Бид энэрл нэгүсэл гэхээр нэг л шашны ойлголт юм шиг бодод идэг болсон. Гэтэл энэ үгүй юм а. Бид бурханд итгэдэг эсвэл Будда итгэдэг. Эс итгэдгээс үл хамааран бид бүгдээрээ хүмүүс шүү дээ. Бид бүгдээрээ эхээс төрдөг. Бид бүгдээрээ эхийн хайр инрэлд боожиж өсдөг шүү дээ. Би энэ тухайд түрүүн ярьсандаа тиймээс би биндээ халуун бүлээн сэтгэлээр хандах тэр хандлага бол хүмүүний байх гол учир шалтгаан мөнөөс муу юм а. Тиймээс аз жаргалтай амар амгалан хүн байхын тулд бол би бинтээ халуун бүлээн уур амьсгалаар сэтгэлийн үүднээс байн хандаж байя. Баярлалаа. Thank you.